За өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр Монголд одоо тэмдэглээд 35 жил болж байна. Энэ хүний эрхийн өдрөөр бол Монголд энэ ардчилсан хувьсгалыг эхлүүлж ингэжсэн. Та энэ ардчилсан хувьсгалыг хийсэн яг энэ өдрөөр одоо хүний эрхийн төлөө тэмцэжсэн энэ Монголын ардчилсан холбооны анхны гишүүний хувьд өнөөдрийн энэ сонсгол одоо ямар учир начиртай байна? Энд ямар учиртай ирв? Та тэр тухайгаа хэлчихгүй юу? За ер нь 1989 оны 12 сарын 10-нд анх одоо энэ соёлын төвийн үүдэн дээр залуучууд анхны цуглаан хийгээд ардчилсан холбоо байгуулагдаад ингээд ардчилсан анхны сэдвээр энд тавьсан. За энэ бол тухайн үед ерөөсөө олон улсын ардчилсан хүний эрхийг хамгаалах өдөрт зориулж одоо тэмдэглэж энэ анхны цуглаанаа хийсэн юм аа. За үүнээс хойш яг үндсэндээ 36 дахь жилдээ болж байна. Манай улс бол үндсэндээ 35 дахь жилдээ ингээд хүний эрхийн өдрийг тэмдэглэж байна. Манай улсын хувьд өнөөдөр бид нар ингээ харж байхад бол хүний эрх аюул их чөлөөлж байна. Ер нь одоо засаг орж байгаа улс төрийн хүчин одоо манч гэдэг махан намч гэж ярьдаг бид нар. Энэ засаг орж байгаа улс төрийн хүчин анх үүсгэсээ эхлээд л хүний эрхийг зөрчилсөн. Анхны үндсэн хууль 1924 оны 11-нд гарсан тийм ээ. Тэгээ энэ дээрээс эхлээд нөгөө харцаард тийм ээ ихтэйс тэд нар одоо лам хаврын эдэн санал өгөх эрх байхгүй. Зэрийн энгийн гэдэг ялгуурлан анхны үндсэн хуулиас эхлээд хүний эрхийг зөрчил ялгуурлан гараад ирсэн юм нам. За тэгээ дээр нь бүр ярих юм бол тэр одоо түүх мөхөд бүх юмыг одоо түүхийг 100 жилээр хэмжиж байна. Бид 2000 жилийн түүхтэй ард түмэн. Тэгээ одоо юу гэдэг үндсэн хуулийн тэдэн 100 жил, улс сонгоцны тэдэн 100 жил гэж Монголын түүхүүд энэс илүү ариун. Хамгийн гол миний хэлэх гээд байгаа юм бол ерөөсөө анх байгуулагдсанаас эхлээд хүний эрхийг зөрчсөн анхны үндсэн хуулиас эхлээд хүний эрх нь гажуудсан юм шүү дээ. Одоо өнөөдөр бүр хэтэрсэн. Одоо наацх нь одоо хүний өмчийг одоо зам дээр л хараа л да. Одоо ингээд машин ачлаад хууль дүрэн байж болно. Эзэнт нь мэдгэлгээр аччихад ард нь тэгэл мөнгө нэхээ суучдаг ийм одоо зохион байгуулалт. Хотын захирал ганцаараа хэмжээ авдаг. Дээр нь одоо энэ ундны ус гэж нэг айхтар юм байна. Манай Улаанбаатарт тижээдэг. Энэ ундны усан дээр ч одоо бас барилга байгууламж байрны тийм цэцэрлүүр янз янзын байрны одоо ингээд өснөө юм болж байна чинь. Ундныхаа усан дээр барилга орцоор одоо бид усаа яах вэ гэдэг асуудал байна чинь. Цэвэр усны нөө цомсч хүн ам ихсэж байна. Тэгээ наацх нь одоо тэр утаа байна. Би сая утааны хэлцүүлэлт орсон. Тэгэхээр тэр утаа ч юм уу нүүрс нь одоо нүүрс экспортлж ээж өөрөөсөө буцаагаад шатдаггүй нэг кокс авчирсан байна. Би асуусан хүмүүсээс яаж юм гэсэн улам дордож байна гэж байна. Энэ ямар шалтгаан байдаг л кокс бол тэгж амархан асдаггүй юм. Би өөрөө барилгын зөвлөх хүний хөвлөл хийхэд манай анхны тэр өндгөн төлс гэж анх гарч ирсэн энэ одоо шахмал төлс чинь. Өндгөн төлсийг 12 онд анх хийж явахдаа бол энэ чинь дотоодын нэг юугаар барьцлуулагч тэр нэрэ хоруу чанар багтаа ганцхан нэг гэмн өндгөн төлс бол тийм сайн өдөр биш. Хүчил төрөгч байхгүй. Та нар солонгосын юмтан төлс гэж мэдж байгаа баахан нүхтэй байдаг те. Энэ чинь агаар орох нүхэхгүй төлс учраас асат муутай байгаа юм. Зөвхөн шулуун янтантай юмд асдаг гэдэг байхгүй юу? Гэрэн зогсдог дан шулуун. Тэрнээс энэ ханан бишэдээс болохгүй чинь. Өөрөөр хэлбэл тэр чинь овоолоод аргалын бас овоолцдог. Ямар ч завсар байхгүй учраас асахгүй байна, шатахгүй, тэгээ уугаад байна, тэгээ хортой байна. Сүүл рүүгээ бүр улс одоо тэр хориглоод зүгээр төлжсэн нүр бидээс зүгээр авдаг тэнгисээс шүү дээ. Баг нуурч надаагч очоод шилж байгаа давдаг байсан шигсэж байгаа тийм үстэй. Гэхдээ би шигсэж байгаа давж ирсэн хүн байна өөрөө. Нүрсийг ингэж явах чинь одоо тийм балаа юм хийгээд энэ чинь босоод хүний эрх хүн амьд явах 98000-аараа өглөөгээд хөгжнөө асуудал болж байна. Энэ өнөөдрийн арга хэмжээнд та үгээ хэлэх гэж ирсэн юм байна. Тэгээд үгээ хэлээ. За ямар ч гэсэн үгээ хэлж байна. Өнөөдрийн энэ арга хэмжээг бол энэ юунаас харахад бол хулгайлагдсан эрх чөлөө амьд явах эрх гэж байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол одоо Монголд амьд явах эрх нь хэр зэрэг зөрчигдөж байна. Эрх чөлөө нь яагаад хулгайлагдаад байгаа юм? Энэ хулгайлагдсан нь үнийн мөг юм. Энэ талаар үнийн ш наад чи одоо энэ эрх чөлөөгөл бид нар хүн амьд явах эрхтэй гэж байна. Одоо наацхан тэр үеэр рутааг ярьж шүү дээ. Одоо хулгайлагдсан гэж ярьж байна. Өнөөдөр бид нар жинхэнэ одоо шудраг шүүхтэй, шудраг прокурортой тийм үү? Ийм хууйтай байсан бол өнөөдөр тэр төрд юм олон хулгайч гарах уу? Тэр ч одоо инженер надаас 7 дараа цалин авд юм байсан болно. Монгол Америкаас 7 дараа авдаг. Тэгсээр нэ тэр бүхэн тал болсон шүү дээ. Улсч юм хийж байгаа. Төрийн албаа хагсан нэртэй. Төрөөс гайлаасаа чинь нэг зажих нэг жоохоо ч тэгэл хүний бүх юм хулгайгээд авцсан. Улсаас хулгай хийчих чи хүний эрхчлэл хулгай хийж байгаа л асуусан чинь.
шударгаар хийж байгаа бизнес байна. Эдгэргээ авчдаг, татвараар авчдаг. Үгүй бас л их бизнес хийх амьдрал хажихаа хэрэгтэй шүү дээ. Иймэрхүү юм холгоо ирэх гэдэг энийг л хэлж байгаа гэж ойлгож байна. Нэлээд олон хүний эрхийг зөрчилдүүдийг хэллээ. Ер нь одоо тэгээд энэ тулгамж байгаа их чөлөөг одоо хамгаалахын тулд ер нь иргэд одоо ер нь яг яах хэрэгтэй юм бэ? Иргэд өөрсдөө одоо бид нар бол сошиал ертөнцид зөндөө ярьж байна. Чөлөөтэй уцныхаа цаана ярьж байна. Тэмцэж байна. Ганцхан бид нар талбай дээр загсан гэж бодож байна. Хамгийн гол нь бид өнөөдөр энэ айхтар нөгөө хэлбэгдүүлсэн ард бид зүгээр ер нь гайхтай шүү. Ягаад гэвэл өвөө эмээгээ бодвоц. Ламнар нь их багш хуулгадаа бодвоц. Тэгээ энэ чинь ингээд сонгоод энд ном уншиж бол яваад байна. Би бүр гайхдаг байхгүй. Тэгэхээр энэ яг бид сонголтоо зөв хий. Сүүлийн 10 жил одоо дандаа нэг бодлоо өглөө шүү. Одоо чи бүр даан горцсон явж шүү. Гарахтаа ариг хэтэрхий орж шүү. Тийм учраас энийг би хамгийн гол нь одоо энэ сонголтоо битгий алдаасаа сонголтоо их зөв хийгээрэй. Ер нь 35 жилийн түүхэнд юу шүү. Одоо 4 жилэл хотын дарга нь ардсан юм байсан шүү дээ. Боос нь бүгд ард. Бүгдийг хөгжчихгүй яасан бэ? Тэгэл утаагүй болчихгүй яасан. Тийм ээ. Та бол одоо сайхан нас тогтцсон дэтгэвртэй гарсан юм сайхан өвгөөр хүн байт юм ээ. Социализмын бүтээгдэхүүн байж л харагдаж байна. Тэгэхээр одоо ингээд өөрийнхөө үр хүүхдүүд ажил нэрийн чинь ирээдүй ер нь ямар харагдаж байна? Энэ тал дээр ер нь санаа зовсон юм байт юм уу? Гэхдээ санаа зовж шүү. Одоо залуучууд гадагшаа их харж байна. Бидний буруут харах байхгүй. Төрийн буруу бодлого гэж байна. Энэ хүний эрх одоо ажиллах хөдөлмөр шударгаар бизнес хийх эрх алга ба шүү. Төрийн дарамт ирж байна тийм ээ. Ингээ энэ манай залуучууд хүүхдүүд ингээ гадагшаа гарыг гэж гарч шүү. 200 300 мянгаараа гадаад байж шүү. Өөр яах юм. Тэгээ энэ хөдөлж бурууч болт. Тэгээ хөөх юм хэдэрч бас нэг ээжээ авда аргалтай. Ирээдүг бол би зүгээр залуучуудаа бол манай хүүхэд залуучууд тамирчид оюуны энэ хүүхдүүд бол дэлхийд бол үнэхээр аваргалж чадж байна. Тэр жоохон хаалган чинээ жоохон хүүхэд дэлхийн оюуны тэр томцоо тийм ээ генсийн номд бичигдээд ингээ ганцхан манай улс төрчид одоо энэ байгаа энэ засаг төрчид үнэхээр шившиг болгоод дуусгасан шүү дээ. Би тийм учраас залуучууд хүүхдүүдэд өсдөгдөг. Тий. Амьдрах нөхцөлийг бол одоо бид үнэхээр сайн сонголтоо зүгэй гэж хэлж. Энэ хуулиуд батлагдж шүү дээ. Одоо их хурл бол хууль баталдаг тийм ээ. Тэгээ баталсан хуулиндаа хяналт тавьдаг. Засгийн газар хяналт тавьж одоо шанал шалгаж явах үүрэгтэй тийм ээ. Гэтэл их хурлын баталж байгаа хуулиуд хоорондоо зөрчилтэй үндсэн хууль зөрчилсөн ч байх шиг одоо органик хуулиуд нь бол үндсэн хуулиар зөрчилсөн энэ төр ийм юмнууд гараад байна л. Энэ тал дээр хуулийн тал дээр юу та юу боддог юм бэ? За яг би нэг тийм айхтар хуульч хүн биш. Гэхдээ зүгээр бас энэ хуулийн хурлын үйл ажиллагаа гарч байгаа хууль тогтоомжийг ингээд зөндөө үзэж сонсож ингээд амьдралаа харж байна. Энэ хууль гарангуут журам гэдэг нэг одоо юм гараад журам нь үндсэн хуулиас давтсан журам их гардаг шүү дээ. Энэ чинь хамгийн том аюул аахгүй юу? Үндсэн хуулиас давсан журам ихтэй үндсэн хуулиар захирагддаггүй. Тэгээд байгууллагын үгээд бас нэг айхтар бүх юмыг нууцацдаг. Одоо тэр аюултай бол бүх юмыг нууцсан байж байна. Өнөөдөр юм хэлээ ихлээр нууц гэдэг яриулдаггүй юм л болсон юм байна. За баярлалаа. Та аль хорооны хин